Дараагийн мэдээ. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани нь 2025 онд үйлдвэрлэл уулуурхай борлуулалт санхүүгийн үзүүлэлтүүдээр 33 жилийн түүхэнд хамгийн өндөр гүйцэтгэлд хүрч зорилттой түвшний голлох үзүүлэлтүүдэд давуулан биелүүлжээ. Байгалийн баялагын үр өгөөжийг одоо ба ирээдүйн Монгол Улсын иргэн бүрт тэгш шудраг хүртэх зорилготой Чингис хаан үндэсний баялагын сан тус компани 2024 болон 2025 онд 39.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлээд байсан бол 2025 оны үйл ажиллагааны үр дүнгээр 36 тэрбум төгрөгийн ногдол ашгийг нэмж тус санд төвлөрүүлсэн байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани 2025 онд ган бүтээгдэхүүн 33 мянган тонн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 33.6 мянган тонн, за төмрийн хөдрийн баяжмал 1.6 сая тонн үйлдвэрлэхээр төлөвлөснөөс 2 сая тонныг тус давуулан үйлдвэрлэсэн байна. Мөн 1.9 сая тонн төмрийн хөдрийн баяжмал экспортлохоор төлөвлөснөөс 2.4 сая тонныг экспортлж 551.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлэх төлөвлөгөөг 591.3 тэрбум төгрөгийн бодит орлогоор давуулан биелүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Орлогын нэмэгдүүлж төсвийн хэмнэлт хэрэгжүүлэн үйлдвэрлэлийн өртөг зардлыг бууруулсан үр дүнд компани төлөвлөсөн 42.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаас 72.1 тэрбум төгрөг буюу 2025 онд төлөвлөгөөг 168.3 хувиар давуулан биелүүлжээ. Мөн улс орон нутгийн төсөвт төлөвлөрүүлэх татвар хураамжийн төлөвлөгөөг 82.1 тэрбум төгрөгөөс 246.6 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн нь татврын дараах цэвэр ашиг болон улсын төсөвт төлөвлөрүүлсэн татврын хэмжээ компанийн хэмжээнд түүхэн дээд түвшинд хүрчээ. Ингэснээр үндэсний хэмжээнд топ татвар төлөвлөрүүлэгч төрийн өмчит компаниудын нэг болж чадсан байна. За мэргэжлийн удирдлага, цахилгаан баттай төлөвлөлт, оновчтой менежментийг хэрэгжүүлснээр төрийн өмчит компани хэрхэн ил тод хариуцлагатай, үр ашигтай ажиллаж болохыг харуулсан тод жишээ болсон гэж мэргэжилтнүүд дүгнжээ.